За эдийн засгийн байнгын орны дарга иргэн гишүүдээ. Монгол улсын урд дунд зовжл сайн одоо олон цаг онгоцон ингээд хоолой сэрүүлжээд байна. Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлого төвлөлтийн баримт бичигт тусгагдсан хүн бүр чанартай боловсрол эзэмших, эрхтгч боломж бүрдүүлэх, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, гамшигаас сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадварыг бэхжүүлэх, гамшиг дэсвэртэй дэд бүтцийг бий болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн их үүсвэрээс дараах 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөөд байна. Нэгт засгийн газраас 2026 оны боловсролыг дэмжих жил болгон зарсантай холбоотойгоор боловсролын салбарт тулгамдж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд багчуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор 130 сая Америк долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь үе шат. Хоёрт техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсэж байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн болсон хүчин бэлтгэх зорилгоор 20 сая Америк долларын хөнгөлөлттэй зээлээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтолцоог орчин үеийн технологи суурилсан бэхжүүлэх, Монгол улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх төсөл. Гуравт улсын хэмжээнд яаралтай болон эрчим тэмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинчлэх, хот өдөөгийн ялгааг арилгаж, төвөрийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 225 сая Америк долларын хөнгөлөлттэй зээлээр аймагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл. Дөрөвт гамшигыг сөрөн дэсвэрлэх үндэсний чадварыг бэхжүүлэх, онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, эрен хайх, аврах, хор уршиг арилгах, хойшлуушгүй сэргээн босгох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 100 сая Америк долларын хөнгөлөлттэй зээлээр Монгол улс дахь гамшигыг сөрөн дэсвэрлэх чадварыг бэхжүүлэх төслийг санхүүжүүлэхээр тус төлөвлөлөөд байна. Азийн хөгжлийн банктай байгуулах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд хөнгөлөлттэй үүсвэрийн зээл нь тогтмол 2% хүүтэй 25 жилийн хугацаатай эхний 5 жилд үндсэн төлбөрөөр чөлөөлөгдөнө. Энгийн их үүсвэрийн зээл нь 515% хөвөгч хүүтэй 25 жилийн хугацаатай эхний 5 жилд үндсэн төлбөрөөр чөлөөлөгдөх бөгөөд 0.15% хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэлтэй болно. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад олох зээлийн их үүсвэрийг баталгаажуулж, төсөл арга хэмжээний санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд засгийн газрын хуралдааны тэмдэглэл, гэрээний төсөл танилцуулга материалуудыг та бүхэнд хүргүүлсэн болно. Та бүхэн гарын үсэг зурх эрх олгох тухай ерөнхий сайдын захирамжийн төсөлтөд танилцсан, хэлэлцэн, дэмжиж өгнө. Анхаарал хандуулсанд баярлалаа.